Та яг одоо кино шиг амьдрал подкастыг сонсож байна. Энэхүү подкаст нь хүний амьдралд тохиолдсон бодит түүх загтлуудыг бусдад сургамж болох зорилгоор мөн сонсогчдоос загтал хүлээн авч уншиж хүргэдэг подкаст юм. Та яг одоо subscribe дараарай. Сайн байцгаана уу? Сайхан надцгаасан уу манайхан? За тэгээд миний хувьд наадмын өдрүүдээр гэртээ хуушураа хийж идээд 2 хүүхэдтэй Монгол ёс заншил ахуйн тухай ярилцаад мөн Монгол суугаараа бөхөө үзээд гэртээ сайхан наадч өнгөрүүллээ. Тэгээд наадам болохоор яагаад ч юм их орноо санаад Монголоос минь илүү сайхан нутаг байхгүй юм байна да гэж бодогдох болжээ. Тэгээд нас яваад байгаа юм болов уу те хөрхий. За тэгээ өнөөдрийн уншигдах цагтлууд маань өөр ингэсэн өнгөтэй, өөр ингэсэн сургамжтай 4 цагтл байгаа. Тэгээд эхнийхээ цагтлыг та бүхэндээ хүргэе. Сайн байна уу ээжээ? Сайхан хаварчиж байна уу? Таны минь би сайн биз дээ. Миний муу ээж юу л хийж суунда? Ээжээ, охин нь хин нэгэн захиа бичиж байсангүй. Амьдралдаа анх удаа тандаа зориулан энэхүү захиаг бичиж суун. Охиныхоо бичсэнийг сэтгэлээрээ сонсож ойлгоорой ээжээ. Анх мэдээ орсон цагаасаа л эхлэн таньтайгаа зөндөө зүйлийн талаар ярилцах юмсан гэж хүсдэг байлаа. Таныгаа хэлгүүд үлээ гэдгийг мэдчихээд шидтэн болохыг хүсдэг байсансан. Тэгвэл ээжигээ ярьдаг, бүр дуулдаг болгондоо гэж боддог байлаа. Хизээш бэлгэх боломжгүй гэдгийг өвөө минь хэлэхэд үгүй би том болоод ээжигээ заавал хэлд оруулна гэж хэлдэг байж лээ. Ээжээ охин нь таньда зөндөө их хайртай шүү. Ээжээ та минь санаж байна уу? Та минь намайг зам хөндлөн гарч чадахгүй гээд сургуулийн хашааны гадна хүлээдэгсэн. Сургуулиас намаа гараад ирэхэд дуудаж даллна. Харин ангийн хүүгүүд хөөй хэлгүй ээж чи ирлээ гэж шоолно. Би тэр үед танд уурлаж гэртээ байж ахгүй юу хийж яваан бэ гэж дохоогоор хэлэхэд та хүүхдүүдийн яриаг сонсоогүй болохоор инээмсэглээд халааснасаа бичэн гаргаж өгдөгсөн. Дараа өдөр нь дахиад ирэхэд нь би хүүхдүүдээс хичээд сургуулийн арын хашаагаар гараад явчихж байлээ. Харин та тэнд намайг зөндөө удаан хүлээсэнсэн. Одоо бодоход ангийн маань хүүхдүүд бас би өөрөө хүүхэд байсан болохоор их л тэнэг байж тээ. Ээжигээ гомдаасан бах та тэр үед. Уучлаарай тэнэг охиныгоо. Бас хамтдаа цирк үзэж байгаад алайлагч гарч ирж тоглоход та маань үнэхээр чанга инээсэн. Хүмүүс тань руу эргэж харахад би ичсэндээ таныг чимээгүй гэж догсон. Харин та минь дахиж нэг ч инээгээгүй. Бас автобусанд суудлал олж суугаад намайг суулгах гэд дуудахад би ичээд хүний ардуур орчихсон. Таныгаа бас л гомдоосон бах та. Арай томхон болж 8 дугаар ангид ороод л таныг илүү ойлгож эхэлсэн дээ. Та цэвэрлэгч хийж би тань дээрээ хичээлээ тараад очихдоо талах чихэртэй хавсарч аваачж өгдөгсөн. Харин тэр үед би хичгээ болчихсон. Харин ч танаараа бахархаж байсан. Ээжээ, охин нь 6 хүүхдээ ээж болсон. Танаасаа салбарлаад өнөр олуулаа болж байна да. Баг гүн маань нэг удаа ээжээ та эмээг хэлгүй гэлээсэн чинь эмээгийн аман дотор амар том хил байлаа штэ гэж хэлээд инээлгэж билээ. Одоо би хүүхдүүдтэй хүнийг дутуу ямаар нь гоочилж дуурайж шоолж болдоггүй шүү гэж загтаг. Одоо удахгүй охин нь эмээ болно. Харин та минь буураа эмээ болно. Хоёлаа хамтдаа өгтөлж хамтдаа жарганаа. Хэрвээ хойд нас гэж байдаг бол хоёлаа дахин ээж охин болж төрөөд зөндөө ихийг ярилцсан шүү. Шөнө өдөр хоёрч багтах байх та бит хоёрт. Тэр үед би таныг ээжээ гэж дуудахад та над руу эргэж хараад миний охин наашир гэж хэлээрээ. Би тань дээрээ гүгээд л очин шүү ээжээ. Тийм ээ. Хорвогийн хамгийн сайхан ээж дээрээ гүгээд л очин гэсэн цагтлаа. За энэхүү цагтл нь 2019 онд ээжтэй цагтл бичээрээ Монголын үндэсний телевизийн уралдаанд 1-р хайранд орсон цагтл байсан. За ингээд дараагийн цагтлыг хүргэе. Игчийн тухай жаахан хоржоонтой пост болгон дээр намайг таглаж ядаг цагаахан, гинхэн, ухаалаг, сайхан сэтгэлтэй дүүтэй байлаа. Би доороо эрэгтэй эмэгтэй 2 дүүтэй хүн. Бид 3-ыг нийлүүлээд 3 баг гэж гэрээ хэмээн дуудана. Бас эрхлүүлнэ. Би тэр хоёроосоо хідээр ихчин болохоор дандаа тэр хоёроо дээрэнгүйлж, дийлж, ойр зурт зарах, өөрийнхөө байлгах гих мэт үйлдэлүүдийг их л хийдэг байсан юм шиг байгаа. Эмэгтэй дүүгийн яриагаар. Гэхдээ эрэгтэй нь өвөө эмээ хоёртоо эрхэлчихсэн.
Эмэгтэй нь айлын баг учир гэр бүлийн бүх хүнд эрхэлдэг байсан болохоор яагаад ч юм би тэр хоёрт өөрийнхөө хэмжээнд л хүмүүжил үзүүлж байсан нь тэр байсан байж магадгүй. Гэхдээ би одоо ч дотроо бодохдоо тгийж их зодож занчиж зарж байснаа хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч одоо намайг хизээч хинч тгийж их хөвгчлээ хоржоонтойгоор хэмлэхгүй нь нулимс урсан гонигтай. Бид их хөвгчлөлтдөг байсан. Дүү санааг нь гаргана, би дэмжих нэрээр шүрөвтнэ. Дүү гүйцэтгэг нь үр дүнг нь би хуваалцаж, сав жунтлаа инээлдэнэ. Би жаахан бэртгч юм шиг байгаа. Иймэрхүү байдлаар хийгддэг баян гихүү, жижигхэн сахилгуйтал маш их байсан учраас бид нар ярьж хөгжилдөх мөнхийн сэдвтэй байдаг байлаа. Энэ хөөрхөн мөнхийн сэдвийг мөнхийн үргэлжлэл юм шиг бодсоор 40 гарчээ. Миний дүү хачин гой тэгшхэн цагаан шүттэй, хацар нь үл ялаг хонхоодог, бүлтэж тормайсан халагнууднаас нь үргэлж гэрэл цацарч, шув шулуухан өтгөн хар үсээ намруулан, хачин гангалах дуртай, хүн бүхний хайрыг татсан, хорвоогийн үзэсгэлэн гоо бүгдээрээ нэг хүнд ингэж зогсолж төрдөг юм бах та гэж бодмоор, тийм хөөрхөн, сайхан бүхний нэгдэл чамаагаа бид хачин их хайрлан хөөрддөг байлаа. Ядж хахад хачин итгэмтгий, сайхан сэтгэлтэй, үргэлж хэнийг нь тусалж, байгаа бүхнээ хувааж явдаг, хүн бүхэнтэй найрсаг байдаг. Би өөрөө ааш муутай хүн учир дүүгээ гайхдаг байсан. Яаж ингэж бүх хүнд сайн сайхан хандж чаддаг юм бол гэж. Миний дүү гарынхаа хуруунуудын үеийг эвдэрсэн гэж их голноо. Хүлээх нь хурууны хумснууд нэх хөөрхөн бүндгэр хэлбэртэй, түүндээ хачин дургүй. Надад үргэлж гомдлно. Та намайг зарсаар агаад миний хуруунууд ингээд эвдэрчихсэн. Би хар нялхаасаа хоёр хүний ажил зэрэг хийсээр агаад ийм хуруунуудтай олчихсон. Та энийг хардаа хөл гар хослуулаад л тань зарагдсан байгаа зү. Гэдэл бид хөгжилтөн инээлдэнэ. Бид насанд хүрсэн бүсгүйчүүд болсон ч биднийг холбодог нөгөө л гой хөгжилтэй хөөрхөн дурсамжууд өргөлж хөвөрч бид дүүгээ хачин ихээр хайрладаг байлаа. Дүү бит хоёр өндөр өсгийт дэгжин даашин сүмсэх хачин дуртай. Айлын бага охтууд болохоор аав ээж, ах эгч нар маань бидэнд хамгийн сайхан бүхнийг зориулдаг байсан учраас бид хоёр өндөр өсгийт дээр дүүлэн нисэх мэдрэмж авах гэж тэгж дурлан өмсдөг байсан баг. Бид хоёр бие хагаар тун ойролцоо тул хувцас суруунаар ойролцоо таарнаа. Айлын хүүхдүүд хувцаа хоорондоо сольж өмсдөг гэдэгч бид хоёр харин сольж өмсөхгүй, шууд л нэгэндээ өгчөгдөг. Би гэхдээ хүний ихчин болохоор дүүгээ гоёх их дуртай. Хачин гой хувцас харахаараа дүүгээ өмсөд инээж байгаагаар төсөөлөн бодоод гой харагдах байх гэж санагдвал шууд л дүүдээ өгнө гэд худалдаа тавчдаг байсан. Бид хоёрт энэ мэт зүйл бараг л үргэлж болно. Миний дүү хүнд айлах хачин их дуртай. Гэхдээ хоол хийхдээ тийм ч сайн байгаагүй. Ах эгч ээж аав нь хоол хийчихдэг болохоор айлын баг хүүхдэд хоолтой зурлах шаардлага байгаагүй учраас сураагүй ч хийж магадгүй. Дүү видео дуудлага хийхэд за манай хүн ямар нэгэн хоол хийх гээд асуух зүйл гарчтэй гэж надад төвөггүй бодогддог байлаа. Цөөнгийн шүл тааруулахдаа хачин муу. Хийж байгаа хоолнуудаа уцаараа ойртуулад за сонстоо шүлэн ширгэж гин үү болж гин үү шүлэн ширгээгүй нөө хачин болчих үү дээ тэгвэл та өөрөө хоолой дээрээ гээд л инээлдэнэ. Дүү бид хоёр хоёулаа хурдан даардаг. Ээж үргэлж бид хоёрыг даарах вэ гээд анхаарал тавина. Гэсэн ч бид хоёр даардаг хэвээрээ л өдөө хүрсэн. Хүмүүс даараг байхад бид хоёр хаанд улаахан байна, тэн чигдэж байдаг охтууд байлаа. Бид гэр бүлээрээ их чагаа нээдэг. Уулзалт гараа гэр хаагартал хачи их инээлдэж амьдардаг. Арх тамхины хэрүүлгүй, гэр бүлийн асуудалгүй, гэр бүлд хачи их хараар хайрлагдаж, сайхан тайван өссөн хүмүүс байлаа. Одоо харин энийхэд хүртэл тийм хачин хүндүр мэдрэмж чамааг минь явсан тэр мөчөөс эхлээд бидэнд нэвч гिचгсэн мэт. Чамааг минь хуулсан юм шиг хөргөө огт чинь байгаач бид чамтай л байхдаа сэтгэл хөндөргүй инээдний сайхныг мэдэрдэг байж. Чи надад их зүйлийг олголаад явсан. Хамгийн сүүлд би чамааг харахад чи яг л унтаж байгаа юм шиг. Би чамааг зулаа дээр чинь үнсэж байснаа л санаж байна. Тэр үед зулаа дээр чинь цагаан ус гарчихсан байгааг анх удаа харсан. Чи минь яагаад ингэж буралдсан юм бол? Би ихтэй ухаан санаа балартаад тэгж сайн харж чадаагүй ч гэж магадгүй. Гэхдээ тийм нөхцөл би дүүгээ харахыг хүсээгүй. Миний бяцхан дүү минь өөр ертөнцид очсон ч ганцаардахгүй аавдаа эргэлээд дэггүйтэд нисэж байгаа гэж ихчин залбирая. Тэнгэр бүрсэн бүүдгэр тэрний муухай өдөр чамаагаа бид хорон санаа дараатны гар талтчихсан. Би тэр үед итгээгүй. Тийм хөөрхөн сайхан сэтгэлтэй миний дүүг харсан хүн алах сэтгэл төрөмгүй тийм хөөрхөн хайр хүрэн байхад яаж?
тэр бол хүн биш юм байна. Зүгээр хүн дүрстээ дууснаас доор хүн дүрстээ сүг ажээ гэж бодогцсон. Хороо дэлхий тэднийг яаж дааж явдаг юм бол үүлийн үрүүснээ ширхгээс нарийн тооцож үү дандуурахгүй ирдэг гэдэг. Тэдний энийг нүгэл нүдээр нь урсан гарах үзээ. Хар санаатай хүн хажууд чинь хачин ойр байдаг. Тэр дундаа гэр бүл хамаатан саднараа ойртоод ирчихсэн муу үлээ хэрэгжүүлэх гээд отоод төлөвлөд сууж байдаг юм байна. Хамгийн сүүлд нь хэлэхэд хит их сайхан сэтгэлтэй байх нь хажуудаа ойртоод ирсэн хүн дүрстэй аратныг таних боломж олгодоггүй юм байна гэж бодсон. Учир нь хажууд чинь сайн хүний дүр эсгэн алхам алхмаар маадгүй сөөм сөмөр ойртон ирж байгаа хүмүүсийг сайн анзаарч байгаарай гэж захих гэсэн юм аа. Гисэн цагтлаа наа ингээд та бүхэн миний энэхүү цагтлын тухай доор сэтгэл бичээд үлдээгээрээ. За тэгээд би өөрийнхөө тухай бас дундуур нэг хальт дурдаад өнгөрье гэж бодлоо. Шинээр даагч болж орж иж байгаа хүмүүстэй хэлэхэд би гадаадад гэр бүлээрээ амьдардаг. Тэгээд өөрөө бас амьдралын хатуу хөвтөг туулж аваа хүний хувьд мөн ярих хэрэгцээ байдаг учраас энэхүү YouTube сувгийг нээгээд та бүхэндээ болсон байдлаар төөх загтлуудыг хүргээд ингэ явж байгаа шүү. За ингээ дараагийн загтал маань анхны харийн тухай нэг хөөрхөн түүх байна. Намайг Тэ гэдэг одоо 30 настай нөхөр хүүхдийн хамт амьдарч байна. Гэхдээ би өөрийнхөө анхны хайр мөн гэж итгэдэг бүтээгөө хайрхаа тухай бичгээр шийдлээ. Одоо ч гэсэн би түүнийгээ тухай дандаа боддог. Түүнийгээ эрүүлэнх урт удаан аз жаргалтай амьдраасай гэж бодож залбирч явдаг. Түүнийг минь уу гэдэг, тэр минь аз жаргалтай амьдарч байгаа гэдэгт би үргэлж итгэнэ. 2000 оны 10 сарын 3. Тийм ээ, би энэ л өдөр түүнийг анх харсан. Би тооны хичээлдээ сайн байсан учраас тусгай сургууль шалгалт өгч тэнцснээр 8 дугаар ангиад төгсөөд 9 дугаар ангид ордог намраа өөр сургуульд шилж орсон юм. Гэвч миний шинэ сургуультай явах зам хуучин сургуулийн урдуур гарч өнгөрдөг байлаа. Тиймээс би өдөр болгон хуучин сургуулийнхаа үүдээр өнгөрч гарна. Намрын налгар нар хөлд орох өглөрөх навчстай ханилсаар би хичээлээ тараад гэртээ харж явлаа. Хуучин сургуулийнхаа урдуур өнгөрч явтал цүнх байрсан их л нүдэн дулаахан хүү үүдээр нь гарч ирээд миний урдуур яараахан өнгөрлөв. Би түүнийг өнгөртөл харж зогслоо. Миний зүрх маш хурдан цохилж байгааг мэдэрсээр түүний араас удаан гихч нь харлаа. Би түүнийг өмнө нь огт харж байгаагүй юм. Тэгээд гэртээ орж ирээд нэг л сайхан мэдрэмж төрснийг мэдрээд их л гайхлаа. Гэрээ сайхан цэвэрлэж оройхоо олооч хийлээ. Өдөр харсан хөөрхөн хүүгийн царай бодлоос огт гарсангүй. Дүү минь хичээлээс ирээд намайг хараад юу олов гэсэн шиг л ажиглан гайхаж зогсно. Би чинь бүр тэнгэрт хөөрөөд ирсэн хүн шиг л сэтгэл санаа хөнгөн амдаа дуайлаад дүүрүүгээ инээмсэглэн энэ тэрийг ярихан их л аз жаргалтай хүн байсан юм. Аав ээж ажилласаа ярьж оройн хоолой эцгэлээ. Би аяг тавгаа хурдан гихч нугаагаад өрөөндөө орон хаалгаа хаагаад хичээлээ ихээр сулаа. Гэвч би хичээл биш харин өдөр харсан тэр хүүгийн тухай л бодно. Түүний минь онгорнууд жимбээсэн урал нүдэнд харагдаж өөрийгөө яагаад түүний тухай бодоод байгааг гайхан сулаа. Ер нь бол би хичээлэл хийхээс өөр хайр дурлал гэж юу байдаг тухай мэддэггүй. Дуугүй цагаан охин байлаа. Ангийн охтод хөөрхөн хүүтэй үерхснээ, үнсүүлснээ, бүр миний сайн найз хүртэл хүнтэй үерхэж байгаагаа үргэлж ярина. Энэ бүхэн нь надад их л сонин санагддаг байсансан. Гэвч одоо би тэр хүүг үргэлж бодож ахин харахыг хүсч догтлох боллоо. Өглөө хичээлдээ зориулж эрт гарan хуучин сургуулийнхаа үүдэн зогсоод хуучин ангийнхаа охтуудтай тааралдаж энэ тэрийг ярьж зогсонгоо түүнийг л хаан хизээ ирэх бол гэд харуултад зогсдог ажилтай болов. Хүсгэд хясна гихчээр тэр минь огт тааралдаггүй байлаа. Ангийнхаа охтуудаас асууя гэхээр түүний нэрийг нь ч мэдэхгүй тул асууж чадалгүй өнгөрнө. Би түүнийг энэ сургуульд сурдаггүй зүгээр л нэг хүнтэй уулзах гээд ирсэн бол ахиж яаж түүнийг олж харандаа гэж их айдаг байлаа. Анх түүнийгээ харснаас хойш хагас сар өнгөрлөө. Түүнийг улам ихээр өгүүлж байгаагаа мэдэрсэн. Ядаж ганцхан ч удаа гэсэн царайг нь харах юмсан гэж хүснэ. Гэтэл нэг л өглөө бурхан тэнгэр надад тусалсан. Тэр өглөө би мөн л найзуудтайгаа юм яриа зогсож байтал тэр минь цүнхээ байрсаар ирж яваа харагдав. Их зөндөр цэх нуруутай, маш гоё алхаатай. Холоос ирж явааг нь хараад л би яахаа мэдэхгүй ирж сандран байж суух газраа олохгүй байлаа. Тэр минь манай найз хүнтэй мэдлээд над руу хайлт харж инээмсэглээд сургууль руу ороод явчихлаа. Би тэр үед яг л ховсдуулсан юм шиг болсон. Над руу харж инээмсэглсэн надад хайртай гэд хэлчихсэн юм шиг л.
Би аз жаргалаар дүүрч хорвоо ертөнцнийг л сайхан ширхэгч хар бараан зүйлгүй бүх юм гигэн цагаахан юм шиг санагдана. Найз охиноосоо энэ хүү айл ангид сурдаг вэ гэж асуулаа. 10 гихтэй чи таньдаг юм уу гэхэн тэр. Би толгоос ихсрээд л өнгөрсөн. Манай байрны хар багаасаа хамт тоглож өссөн хүүтэй тэр маань нэг ангид сурдаг гэдгийг мэдэж авлаа. Ингээд л өдөр хоног өнгөрсөөр би түүний талаар илүү ихийг мэдсээр. Найз нөхөд сонирхдаг зүйлийн талаар арг ирэх нэхнгээд би байрныхаа найзаас бүгдийг нь мэдсэн. Тэр минь их ганган ховсдолтой, дандаа өнөртэй ус төрхтэй, хүнтэй харьцахтай их сайхан нэмсгэлдэг. Ангийнхаа охтуудыг их хүндэлдэг, найз нөхөд ихтэй, багш нар ч гэсэн их магтдаг байсан. Хичээлээ нэг их сайн биш боловч хүн чанар сайтай, хичээлийн гадар зохиогддог, бүхэл зүйлд оролцдог, их нийтэж бас жаахан алай зантай байж лээ. Би түүнийг өдөр өнгөрөх тусам илүү ихээр харахыг хүсч өглөө хичээлдээ ирэх замыг тосон хүлээж зогсдог боллоо. Тэр минь инээмсэглээд өнгөрдөг байснаа минлээд өнгөрдөг болж 1 сарын дараа гэхэд би түүнээсээ үерхлийн захиа авсан. Тэр маань хэлэхдээ намайг харсан тэр өдөр надад маш ихээр дурлсан гэж хэлж илээ. Үүнээс хойш бит хоёрын хамгийн сайхан дурсамжтай мартахын аргагүй хүүхэд насны минь гигэн ариухан хайрын өдөр хоногуд эхэлсэн. Түүний аав нь компьютерийн завсрын газар ажилладаг байсан болохоор надад их гой зурагтай хар принтерээр хийвэлсэн цагаан цаасан дээр өөрийнхөө гараар бичсэн чин сэтгэлийн үгтэй захиануудыг өгдөг байлаа. Титаникийн зурагтай цаасан дээр би чамд хайртай гэд бичсэн захиаг надад өгөхөд би өөрөө ирэхгүй уйлж байсан юм. Гэхдээ түүнд нулимсаа харуулаагүй. Ер нь би их уйлахаа охин байж илээ. Ингээд бит хоёр хичээлийн цагаас бусад цагт дандаа л хамт байх болсон. Би хичээлээ тараад түүнийхээ сургуулийн үүдэнд хүлээн. Заримдаа тэр минь нэрт харуул манай сургууль дээр ирээд хүлээн. Манай ангийн бандар намайг их л хармалдаг байж үлээ. Гэвч өдөр өнгөрөх тусам тэр минь манай ангийн хөвгүүдтэй их сайхан найзууд болцгоосон. Тэдний ангийн тэмцээн уралдаан хийх амралтын өдөр ууланд гарч гуулгах гэдэл ямар л арга хэмжээ явагдана тэр маань намайг үргэлж дагуулж авдаг байсан. Ангийнх нь охтын хатаархсан харцтай би хаяа тулгарна. Энэ надад түүгээрээ бахархах сэтгэлийг улам ихээр төрүүлдэг байлаа. Нэг удаа сургууль дээр нь тоглолт үзчихээд гарч авангаа мөсөн дээр би нэ чирээ инээд хөр болон тоглолоо. Нилээ орой гэртээ хартал аав маань их уртаа сууж байхыг хараад би игчэндээ очсон гэд худлаа хэлчихэж билээ. Ааваас их айдаг байсан болохоор түүнийхээ тухай ээж авда огтхон ч хэлээгүй. Гэвч сүүлд нь ээж маань миний түүнд хайртай болсныг биднийг үерхэж байгааг мэдэж байснаа хэлсэн юм. Бид хоёр өдөр өнгөрөх тусам биендээ дасаж төнгөөгөр амьдарч чадахгүй гэдгээ би мэдэрч эхэлсэн юм. Тэр минь уулзах болгондоо миний духан дээр үнсэн. Бас салах болгондоо хацар дээр минь үнсдэг байсан. Бидний энэ үерхлийг миний хамгийн сайн найз охин маань их л дэмждэг байсан да. Өдөр хоног гэдэг харавсан сум шиг л өнгөрч 2001 он гарч бид шинэ жилийн хамтдаа маш сайхан мартагдахааргүй өнгөрүүлсэн. Түүний гэрөөхөн хөдөө яваад 1 хоноод ирнэ гэж уцаар хэлэхэд бид хоёр тэдний гэрт хамт өнгөрүүлж билээ. Би ээж авдаа найз охины доон гэж худлаа хэллээ. Тэр маань намайг тэрэн духан дээр минь үсээд хоёлаа 5 охин 5 хүүтэй болно. Би хүүгүүдтэй нэр өгөн чи охтуудтай нэр өгөөрэй. Би шинэ жил болгоноор 11 бэлэг авна. 10 хүүхэдтэй бас чамдаа бэлэг өгч байна гэдэл. Бидний хүүхд насыг гинэн томоогүй яриа байж тээ. Тэр маань цуглуулсан мөнгөөрөө жижигхэн болов авсан байсан. Тэгээд тэрэн дээрээ өөрийн гараар би чамд хайртай гэд бичсэн байж үлээ. Дэлгүүрийн хүнээр бичүүлэх гэхээр нэмж мөнгө төлөх хэрэгтэй. Манай хүнд мөнгө байхгүй болохоор өөрөө сэтгэжилтэй. Тэднийд бит хоёр шүнжэнгөө ирээдүй амьдралынхаа тухай ярьж инээд хөрөөр дөрөв өнгөрүүлсэн. Жижигхэн билууга хувааж идээд ихээ сайхан байж үлээ. Өөрөөр миний нойр хурж түүнийгээ налаад сууж яснаа нойрондоо дарагдаад унтаад өч. Гэтэл нэг сэрхэд миний дээр хүнжил хучаастай бүдгхэн дингийн гэрэл асаалттай байв. Би түүнийг хаана унтаж байгаа бол гэд орноосоо босох гэтэл тэр минь орны хажууд газар гудас дэвсээд унтсан байлаа. Тэгэхэд би түүнийгээ сэрэн сэртэл нь удаан гихшин ширтэж үлээ. Тэр минь хүн хинээс илүү хөөрхөн бүрийн дэлхийн хамгийн царайлаг хүү шиг л санагдаж байлаа. Миний давсаг чинээд би цэсмаар байсан ч түүнийгээ удаан хармаар санагдаад сэрэхгүй тулд сэрэн сэртэл нь тавьжиж үлээ. Өдөр хоног гэдэг хараасан сум шиг л өнгөрч нэг л мэдгээ цагаан сар шинийн баяр боллоо. Шинийн нэгний өглөө манад хүний хөл тасрахгүй игчтэйгээ хоёлаа бууз жигнэж байхдаа цонхоор хартал нэг дээлтэй хүн даллаж байна.
Гайхаад хартал тэр минь аавынхаа дээлийг өмссөн. Нээх том хороомон гуталтай ангийнхаа хүүхдүүдэд зогсож байна. Тэр үед хотын хүүхдүүд дээл өмснө гэдгийг огт мэддэггүй байсан. Би түүнийг хараад их инээд хүрчлээ. Игч түүнийг хараад хин юм бэ гэж асуухан тэр. Би ичсэндээ манай ангийн хүүхдүүд гэж худлаа хэлснээ бодоод нүүр хаалаа ориглоо. Тэр минь өндөр нуруутай болохоор Монгол дээл их гой цогтөг байсан. Их л Монгол сэтгэлгээтэй хүүхдэж үлээ. Хачин хүний санаанд оромгүй зүйлийг бодож олоод надад хэлнэ. Би түүнийг гомдоохоос имээгээд ярьсан зүйлийг нь их дэмжиж байгаад үргэлжлэдэг байлаа. Бид хоёр үерснийхээ 3 сарын баярыг хамтдаа ууланд гарч өдөржин чаргаар гулгаж өнгөрөөлөө. Түүнтэйгээ байхад үнэхээр аз жаргалтай байж, хорвоо дээр зөвхөн ганцаараа түүнийг хайрлна гэж боддог байсан. Бас түүнийг өвхөн үхлээ хайрлна гэж өөртөө амласан. Нэг өдөр миний найз охин надад хачин мэдээд дуулгалаа. Түүний минь аавыг ижил хүстэн гэж тэр надад хэлсэн. Би сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Тэрнийг худлаа хэлсэн гэж өөртөө итгүүлэхийг хүссэн. Гэвч энэ яах аргагүй үнэн байлаа. Би энэ тухай сонссон өдрөөс эхлээд түүнтэй уулзгаа багасгаж, түүнээс аль болох хол байхыг хичээдэг болов. Гэхдээ тэр минь ямарч буруугүй шүү дээ. Би түүнийг яагаад ч юм тийм болчихвол яана гэж бодгоос айж байсан. Түүнтэйгээ уулзахгүй байхыг хичээж, завгүй гэдэг үгээр арга зааж, зайгаа барьдаг болов. Тэр маань надад их гомдсон байх. Би түнгүүгээр өдөр хоногийг их хэцүү шаналж өнгөрөөдөг байсан. Тэр минь сургуулийн үүдэнд хүлээн, гэрээ минь үүдэндээс хүлээн. Надаас дандаа асууна. Чи надад хайргүй болсон юм уу гэд. Би тэр үед хийсэн тэнэг алхамдаа одоо ч харамсдаг. Түүний аавын тухай ховжив надад ямар хамаатай юм бэ? Хавар 3 дугаар сарын 8-ны орой хаалга тогшлоо. Ээж хаалга тайлаад миний охин үүдэнд найз чинь уулзъя гэж байна гэлээ. Би гараад очтол тэр минь улаан сарнаа бараад намайг уушлаарай чамаа гомдоосон бол гэхдээ би чамд хайртай гэж хэллээ. Би цэцгийг нь аваад түүн тэрүүлээд зөндөө мэгшлээ. Түүнийг маш их санснаа тэр үед л мэдэрсэн. Гэвч дотроос нэг л хүн чи энэ хүнтэй үерхэж болохгүй гэж шивнээд байлаа. Би түүнд бит хоёрын харилцаа цаашаа үргэлжлэх боломжгүй гэж хэллээ. Тэр минь яагаад гэж асуусан. Би ч өөр хүн хайртай болсон гэд хэлчихлээ. Түүнтэй амьдран би түүндээ хайртай, чамд хайргүй болсон гэж худлаа хэллээ. Надад тэгж хэлээд үнэхээр хэцүү байсан. Гэвч хар амиа бодоо яасан ч ижил хүүсний эцгийн хүүтэй үерхгүй гэж өөртөө амласан юм. Тэгээд түүнд баяртай гэж хэллээ. Тэр минь намайг удаан ширтснээ уруул дээр минь анх удаа зөөлөн өмсчээд баяртай гэж хэлээд шууд л гүгээд явчихсан. Би гэртээ яаж орсноо мэддэггүй юм. Нэг мэтгэд л өрөөндөө ороод дэрэндээ нүрээ нагаад мэгштэй уйлж байсан. Би тэр өдрөөс хойш сүнсээ гээсэн хөшгөл алсан. Түүнээсээ уушлал гуугаад эргээд үерхий гэж өөртөө бодсон боловч чадсангүй. Би түүнтэй айл болохоор таарахгүй гिचэн зүгтдэг байлаа. Тэр маань миний найз охноос намайг ямар хуу байгаа болон найз хөвгөн нь ямар хуу байдаг талаар дандаа асуудаг гэсэн. Найз охин маань миний зааж өгснөөр л хариулж хуураад л өнгөрдөг байсан. Хавар болж бид элсний шалгалтандаа бэлтгэцгэлээ. Би эдийн засгийн мэргэжлээ болох гэж тэр минь компьютерийн программист болох гэд бид конкурстандаа бэлдсэн. Би ч Чармаажууч их сургуулийн эдийн засгийн ангид тэр минь их сургуулийн компьютерийн анги таач орлоо. Олон хоног шалгалтандаа бэлдээ түүнийгээ хараагүй би их сургуулийн хуваарч ав санаагаа амраасан болохоор одоо түүнийгээ ганц удаа ч гэсэн харах юмсан гэж хүснэ. Гэвч найз охин маань чи одоо түүнтэй нэг л удаа уулзах юм бол ахаа түүнээс салж чадахгүй. Тэгээд ч аав нь ижил хүссэн юм чинь чи түүнтэйг үерхүүл хүн л муу хэлнэ гэд намайг синхруулж эхэллээ. Тэр үед ижил хүссний талаар мэдлэг мууч байж бид ч жаахан байж. Найз охиныхоо хэлсэн үгийг зөвшөөрч байгаа юм шиг дүрсгэж байсан ч дотоод сэтгэлд минь түүнийг холоос шолооныг харах юмсан гэж хүснэ. Тэгээд нэг орой түүнийг харах санаатай байрныхан гадаа сандал дээр суугаад хүлээлээ. Тэр минь одоо гараад ирвэл би яах вэ гэж бодон сэтгэл гэгэлцэн. Хэрвээ гараад ирвэл түүнтэйгээ мэдлэн тэгээд хүн хүлээж байна гэж худал хэлнэ гэж бодов. Цаг гаруй хүлээлээ. Тэр минь алга. Би тэсэлгүй гэрийнхнүүдийг тогшлоо. Гэтэл хаалга нэгдэн аав нь харагдлаа. Би түүнийг асуухаа мартаад айл асуусан хүн болж худлаа хэлв. Гэтэл аав нь өдөөс түүнийг байхгүй хөдөө явсан. Мөд ирэхгүй байх гэж хэллээ. Би худал хилээд баригдсандаа хичээд юу ч хэлж чадалгүй гараадгүй лээ. Аав нь намайг мэдчихсэн байх. Тэр цуны амралтыг би арайхийн өнгөрүүллээ. Түүнийгээ мартахыг хичээн өөрийгөө завгүй байлгахын тулд англи хэлний дамжаанд явж заваараа тенсний дугууланд явдаг болов.
Ингэж байтал зуны амралт дуусах ойртож оюутны амьдрал минь эхлэх боллоо. Нэг орой би ганцаараа гэртээ байж байтал хаалга тогшлоо. Би ээжигээ ирж байна гэж бодоод шууд л үүдээ нэгээд өглөө. Үүдэн зогсож байгаа хүнийг хараад яхаа мэдгээ болжов. Тэр минь хөдөө яваад ирсэн байлаа. Цагаан царайтай тэр минь бобор болсон ч бүрэл хөөрхөн болсон санагдав. Тэр минь намайг гадаа хүлээж бай гэв. Би хурдан гихч нь хуцлаад гарлаа. Түүнтэйгээ алхасаар цэцэрлэгт хүрээлэн дээрв. Бид бишүүрхэд юм дуурсангүй. Усан ариулуурын дээр идэх сандал дээр бид хоёр удаан суув. Гэнэт тэр минь ам нээж намайг асууж гэрт ирсэн үү гэв. Би тийм гэлээ. Тэр минь над руу харснаа намайг марцсан уу гэж асуув. Би юу гэж хариулахаа мэдгүй доошоо хараа суучих. Өөрийнхөө тэнийг амиа хичээсэн үйлдэлээсээ болоод түүнийгээ өөрөөсөө түлхэж гомдоосон шүү дээ. Тэр минь надад нэг захиа өгөөд бослоо. Гэртээ хараад уншаараа гэв. Би ч араас нь дагаж босоод алхав. Орцны үүдэнд хүргэж өгөөд тэр минь гар бариад баяртай гээд шууд л эргээд алхав. Би юу ч хэлж чадсангүй. Хоолоо дээр нэг амар том юм тэглэх шиг. Нүдэнд минь нулимс дүүрэн гэртээ ороо захиагаа уншлаа. Тэр минь надад хайртай байсан. Одоо ч хайртай хэвээрээ гэж бичсэн байв. Захианы төгсгөл миний аав ижил хөөстөн гэдгийг би мэднэ. Хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл би аавдаа хайртай. Би аавгаа хайрлах уу, чамайг хайрлах уу гэж их бодсон. Гэвч би аавгаа хизээч хэн нэгнээр сольж сонголт хийхгүй. Аавгаа гомдох эрх надад байхгүй. Хүн болгон миний аавыг ад үзэж жигшиж харцдаг. Хүн болсон би л аавгаа гэхгүй юм бол хэн ч миний аавыг гэхгүй. Намайг хайрлсанд чинь баярлалаа. Чи минь оюутан болоод хижээл номдоо шамдаад сайн ажилд ороо сайхан хантай болоорой. Надтай амьдрал хүн болгон чамааг минь гомо хадам эцэгтэй гэж дорд үзэж харьцна. Найз нь аваад аваад Орос руу явж суралцахаар болсон. Баяртай гэж бичсэн байв. Би захиаг уншиж дуусаад зөндөө уйллаа. Тэр шөнө нойр хүрсэнгүй. Түүнийг Орос руу явахаас өмнө уулзах юмсан. Түүндээ сүүлчийн удаач хамааг өнсүүлэх юмсан гэж хүсв. Гэвч би түүнтэйгээ ахиж уулзах зориг хүрээгүй. Түүнийгээ надад хайртай гэдгийг мэдэж байвч ганцхан бэртгчин зангаасаа болоод түүнийгээ гомдоосондоо өөрийгөө хизээч уршлахгүй. Цаг хугацаа гэдэг мөн чамархан өнгөрөх юм да. Түүнтэйгээ хамгийн сүүлд уулзснаас хойш ахиж түүнтэйгээ нэг ч уулзаагүй. Уулзах боломж байсан ч түүнийгээ утасны дугаарыг, имэйл хаягийг найзаас нь авсан. Гэвч би түүнд гай болж болохгүй. Тэр минь над чиг болчоор хүнтэй үерхэж болохгүй. Өөрийг нь ойлгож хайрладаг сайхан охинтой үерхсэн дээр гэж би бодон түүндээ нэг ч захиа бичээгүй. 6 жилийн өмнө найзаасаа түүнийхээ талаар сонслоо. Тэр минь сургуулаа төгсөж ирээд цагдаагийн ерхий газарт ажилд орсон. Хөөрхөн эхнэртэй болсон тухай сонссон. Анхны минь хайр эзэн чамаагаа би одоо ч сэтгэл зүрхэндээ хайрлаж явна. Анхны хайр хизээч мартагддаггүй гэсэн үний юм байна. Түүний минь надад өгч байсан захиануудыг, түүний минь зурагнуудыг ер хаялгүй хадгалж явдаг. Тэр минь сайхан антай болж, сайхан амьдарч байгаад нь би үргэлж баярлж явдаг. Хүүхэд насны минь гэгэн ариу ирэхэл анхны хайр эзэн болсон чамаагаа хизээш сэтгэл зүрхэндээ хадгалж нандинаж явна. Чи минь үргэлж баяр хөөртэй, аз жаргалтай амьдраасай гэсэн анхны хайрын тухай загтлаа. За энэ хүү загтлыг сонсоод хэн нэг дурссан бол хэн нэг нь таны санаанд ч орж иж байгаа бол анхныхаа хайрын тухай загтал бичиж явуулаарай. Тэгээд Facebook дээр кино шиг амьдрал гэ пэйж нээсэн байгаа. Тэгээд пэйжээрээ дамжуулаад загтлуудаа хүлээж авч байгаа шүү. За ингээд дараагийн загтлыг хөргий. За энэ бас сүүлийн загтал. Хүний нутагт хажуу өрөөнд амьдарсан он жилүүд ба дөнгөж ирсэн би яаж зовж хүнд байдалд орж бас юу ойлгосон тухайгаа энд бичээ. Би Америкт анх хэлний ангийн оюутнаар ирж байлаа. Тэгээд ажил хийж сургуулийнхаа төлбөрийг төлөх ёстой бол өөр хот руу наг зэгчэндээ сургуулаа шилжүүлээд нүүж очив. Америкт ирснээс хойш 2 сарын дараа эгч дээрээ очисон юм. Эгч надтай тохирлоо. Өглөөний түрээсэн дээр нэмээд хоолны мөнгө авна. Мөн намайг өдөр гэртээ байдаг учраас өдрийн хоолоо хийж байна гэж тохиров. Би ч Ахмад хүний үгийг сөрдөггүй хүн тул бүгдийг зөвшөөрөв. Түүх ингэж эхэллээ. Би өрөөний түрээсийн мөнгө төлж байгаа ч надад тусдаа өрөө өгөөгүй. Тэгээд охинтой нэг өрөөнд оров. Яа бүр үнэн акт маань надтай. Хаалга хаавал савлааг нь унтаж байхад нүлми дээрээ гიშгэж хаалгаа тун болгоомжтой хаадаг байлаа. Мөн алхахаар ямар хүн талхдаг юм бэ гин. Уг нь би охиноос нь туранхаа. Охиноос сэрүүл би сэрнэ. Бас унтах цаг хүртэл нь хүлээж байгаа тамт унтна. Ерөөсө дураараа энэ тэнд сууч хэвтэн гэсэн ойлголт байхгүй. Эхний очисон 20 хоног машингүй байлаа. Гэхдээ бензинийг хийгээд машинд нь дагддаг байсан.
Наазгч маань ядарч байна гэд дийлэнхтэй өглөөний цаг би эрт бастгороо бэлтэнэ. Амралтын өдөр тэргээрээ бүтэн цэвэрлэнэ. Уугаалга хийдэг газар нь байрны доор байдаг болохоор их ч уугаалга хийх бол бүх хувцас эдрийн доош нь би булгаж буцааж авна. Амралтын өдрөөрөө хоол хийн, бас өдөр унтвал өдөржингөө унтлаа гэсэн ярианд өртөнө. Мөн надад жижигхэн аянд хоол хийж өгнө. Уг нь мөнгөө төлсөн юмсан. Би угаалтурд байгаа бүхэл аяг тавыг угаана. Харин охин ганцхан минийхийг үлдээгээд угаачна. Би гэхдээ жижиг аягаар хоол идлээ гэж үлсдэггүй байсан. Гэтэл намайг их иддэг гэж ярьсан байсан. Сэтгэлийн дарамттай болохоор ядаргаанд ороод нүдэн дээр өвдөг гараад биеэр юм туураад үс унаад амар хэцүү байсан. Бас дээр нь намайг нөхөргүй хөвгт гаргасан гэд энэ хавийн хүмүүс ярьсныг надад буцаагаад хэлж байгаа нөгөө хүмүүс нь. Миний өр бол миний аз жаргал. Би нэг ханаад хүрсэн. Тэгээд ихчийн антибиотик байсан юм. 2 ширхэг амогцлын аваад уусан чинь бүгдийг нь аваад нуучихсан байсан. Хорвоо гэж одоо бодохоор инээ түрээд байдгийн. За тэгээд унах унаагүй байн машинд дагдаад явхаар дургуйцээд байсан болохоор нь хэцүү санагдаад хуучин машин зардаг газар очиод машин авъя гэж таньдаг залуугаа гуйгаад очисон чинь зээлэр машин өчгдөг юм байна. Бөөн баяр. Тэгсэн ихч миний амардаг өдрө болгоноор намайг машинтаа болсон гэсэн шиг дэлгүүр орно, бүх хүнсээ авна, олон янзын дэлгүүрээр хийснэ. Охин нь хамт дэлгүүр хийсч элдв юм аавна. Тэгээ дараа нь авсан юмаа буцаах болохоор ээжтэй хэлээд ээж нь намайг авч явна. Тэгэж байгаа туршлагагүй жолооч би их чинь хийснээр ингээд гар гэхээр нь заасан газраар нь гарах гэж байгаад хажуугийн боржоорыг нь харалгүй очиж мөргөөд урт гүбрээс салгачихсан. Өөртөө буцаагаад чигсэн ч ангарахаа хизээш хуучиндаа ордоггүй юм билээ. Тэгээд нэг өдөр охин нь би машиныг чинь бариад явъя гэдээ ахаар нь машинаа бариулсан юм. Гэтэл юм өргөөд урт 2 дугуйн газар дээрээ хаг. Бас хэд хоногийн дараа арын 2 дугуйны чек нь асчвөө. Охин нь тэгсэн чинь хажууд сууж авсан хүн замаа харах хэрэгтэй байсан гэд 1 дугуйны мөнгө өгсөн. Би өөрөө 3 дугуйгаас солиулсан гээл бод. Хүний газар гэрээсээ хол ганцаараа үнэхээр хэцүү байсан. Тэгээд л тэр айлаас нүүсэн юм да. Би одоо бодохноо тэр айлын зарцсан л байсан юм шиг байгаа. Энийг уншвал өөрийгөө гадарлах бах. Зүгээр дээ ихч минь, та надад их зүйлийг ойлгуулсан. Би танд гомдоогүй шүү. Би хизээч таны замаар хүүхдээ хүмүүжүүлэхгүй. Бас таны замаар явахгүй сайхан юм да. Эрүүл их байгаарай. Би танаас юу сурсан гэж? Хүнд хизээч юм муухан хандаж болохгүйг, хүнийг хизээч тухгүй байлгаж болохгүйг, эргээд уулзах нүртэйгээр хүнтэй салах ёстойг. Баярлаа ихчээ. Гэсэн цагт байна. За тэгээ гадаадд амьдардаг хүмүүс маань, гадаадд сурдаг оюутнууд маань айлын хажууд амьдрах ямар хэцүү байдгийг мэддэг бах. Тэгээд танд ийм туршлага байвал доор комент хэсэгт хуваалцаарай бидэнтэй. Ингээд өнөөдрийн дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл